Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн од мөндөр сууг үзэг сонсогчдоо сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Амтны ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авч үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайгийн, хамгийн чанартайгийн нүрээтэй мянган найз амтны дэлгүүр, за мөн спортын хувцсыг Америкаас үрээтэй Заяа спорт шоп дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Уран Чимэг Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ хүнд хамгийн аюултай, хамгийн олон тооны хүний амьд хүрдэг 15 амьтдыг ярилцахыг. Ёстой мэдээд авахгүй авах хэрэгтэй амьтад байна тий. За, шууд амьтан руугаа оръё. За, хамгийн эхний амьтан бол одоо ийм үл үзэгдэгч биетэй. Тэгээ ийм амьтан байгаа. Тэгэхээр одоо тий тэнгис талаа энэ тунгалаг усны дор бараг үзэгдэшгүй нэгэн махчин ингэж хөвж явдаг. За энэ бол хайрцаг хэлбэрт медуз гэдэг одоо англиар бол box jellyfish гэж байгаа юм л да. Тэгээ энэ дэлхийн хамгийн аюултай амьтдын одоо тий жагсаах юм бол 15 дугаарт орж байгаа юм. Тэгээ хайрцагт медузыг хүмүүс ер нь ингээ баг нэг сэлээ явж байхдаа бас анзаардгүй бие нөгөө шил мэд тунгалаг баг сүүдэрч үсгдэг учраас ер нь хүмүүс ингээ тий юу болоод өнгөрснийг ер нь бол ингээ хараагүй мдээгүй гэдэг юм байна л да. Тэгээ арсыг шүрхэхэд ингээд нэг юм халуун утас мэт ингээд мэдрэгдээд за дараагийн секундэд бол ингээд бие нь ингээ шатаж байгаа юм шиг тий өвдөлтөөр ингээ солигддно. Тэгээд нөгөө эмнэлэг твтж байгаа хүмүүс нь бүр ингээ тий яахаа мэдхэ болцсон ингээл бүр ингээ тий нэг хорлогдсон юм шиг тий ингээ бүр айгүй юм хүнд байдалтай ер нь харагдчихжээ. За тэгээд тэмдрүүл нь болохоор бүр ингээд сая нематоцист хэмээх юм бичлэлт хорт юм эсвэттэй дайрсанд хөрөнгөч ерөөсө нанаа секундын дотор гэдэг чинь бүр тий маш богино хугацаанд ерөөсө хөрвүү гүйвэл гэсэн үг. За энэ хугацаанд бол шууд хүний одоо тий арьсанд ингэж хороо шахаж амждаг эсийн мембраныг задлах, за мэдрэлийн дамжуулалтыг таслах, за зүрхний хэмийг доголдуулах зэрэг юм одоо хүчтэй нөлөөг шууд үзүүлдэг. Загас бол ерөөсө хүрээл хүчдэг гэж байна. За хүн бол бас хаа очиж том биетэй хөвгтэй амтдаг. Тэгэд учраас бас хэдхэн минутын дотор ингэж одоо амьсгал нь одоо боогдох, за тэгээ улмаар ер нь одоо тий амьсгал зогсох ийм эрсдэлтэй аюултай амтан байдаг юм байна. За хайрцагт медуз нь нөгөө сохор амтан биш одоо нөгөө нэг юм залхаг төрдийн ч юм уу юмрхүү амтан чинь ийм нүд бол ингээ харагдаад байдгүй те нүд шиг одоо юмч гэдэг юм уу те тийм харагдаад байдгүй. Гэтэл энэ амтан бол бүр 24 нүдтэй. Гэтэл нэг юм жижигхэн товруу шиг юмнууд ингээ харагдаад байдаг. Одоо хүн бас яг нөгөө хүний нүдээр төсөөлж хайх юм бол те байхгүй. Гэтэл тэр торунууд бол ингээ нүднүүд нь байдаг. Бүгдээрээ нүд юм уу те. За зарим нь ингээд линз торлогтой байх одоо саадыг тойрох загсыг ажиглах чиглэлээ сонгон ингэж одоо тий чөлөөтэй ингэж хөдөлж чаддаг. Энэ түүнийг бол зүгээр нэг одоо усанд хөвгч бит бус одоо тий залхах шиг биш жинхэнэ ийм идэвхтэй махчин гэдгийг нь одоо энэгээр нь бас ингэж ялгарч өгдөг. Тэгээ медузд бол нөгөө тарих байхгүй мөртлөө орчныг харах чиглэлээ өөрчлөх одоо боломжийг ингэж олгож идэг. За хамгийн аюултай төрөл нь бол энэ Австралийн Chironox fleckeri гэдэг 3 метр орчим одоо урт юм тэмтрүүлтэй. Тэгээ их биеийн тэр цаанахад нэг юм нэг жижигхэн копрон шиг юм ингээл хүрхнэ шүү дээ. Тэгээд одоо түүний хор бол зарим тохиолдолд 60 хүртэл хүн алах хэмжээний одоо юм өндөр тун агуулсан байдаг гэж судлаачид үздэг. Харин одоо жижиг Irukandji meduz гэх байгаа. Энэ нь болохоор үхэлд хүрэх нь ховорч гисэн. За хохирогч одоо бүх биеэр шатаж байгаа юм шиг юм хүчтэй одоо өвдөлттэй мэдрэмжийг ингэж авдаг. За тэгээд энэ 2003 онд одоо жишээлбэл нэг жишээ ярил л та 11 настай Австрали охин усанд сэлж байгаа энэ хайрцагт медузд хатгуулаад одоо хатгуулахгүй шүргүүлсэн ч хөө тий хүрхэд юм шиг байна тий. Тэгээ хэдхэн минутын дотор ингээд нас орсон тий. За ингээд одоо өөр хүүхдтэйгээ хамт аялж байгаад нэг юм юмд хүрээд ингээ өгчгүүл ямар харамсалтай байлээ. За яг энэ хэрэг гарсны дараа Австралид одоо Stinger Nets буюу одоо ингээд хамгаалтын торыг энэ далайн эргүүдээр ингэж одоо байрлуулах юм журам гарсан. Тэгээ яг ингээ сайн анзаарах юм бол зарим ингээ эргүүд дээр ингээд бүр алсуураа ингээд нэг юм тор ингээд тавьсан байдаг. Тэр нь одоо янз бүрийн юм стингер буюу одоо хатгагч амьтднаас ингэж хамгаалсан одоо ийм зүйл одоо журмаар бүр ингэж гарсан юм байна. Одоо бас нөгөө зарим далайн эргүүд торон шуурж тавьж одоо яг энэ журмынхаа дагуу ажиллаж байдаг. Тэгээ хүмүүс яагаад өрцгөр одоо байна вэ гэхээр мэдээж тэд нөгөө нэг бараг харагддггүй тий нэг тод өнгөтэй юм харагдвал бас хүн айгаад зовхтой штэ. Тэгээ халуун орны эрэгт хүн хамгийн их одоо сэлдэг газар амьдардаг. Одоо
Тэр нь бас 2 дугаар шалтгаан байгаа тийм. Тэгээд 3 тэгвэл хорн одоо шууд үйлчлдэг. Тэгээд одоо тий барайл хазаал одоо янз бүр болоод байх юм байхгүй. Хүрээд одоо хүнийг шууд үхэлд хүргэдэг гэдгээрээ бол ийм маш аюултай байгаа даа. Тэгээд амь аврах гол арга бол одоо нөгөө цуу байдаг юм байна. Тэгэх сайн. Тийм. Одоо цуу үлдсэн хорны эсүүдийг дахин итгэжчгээс ингээд сэргийлдэг болохоор одоо энэ Австралийн буюу энэ амьтан түгээмэлүүдэг газрууд дээр ирэг дээр нь бүр ингээд тий одоо наран шарлагын тэр сандалных нь одоо сандал байдаг гэдэг шиг тэнд нь одоо аль хэдийн байрлуулсан байдаг. Тэгээ түргэн тусламж одоо антидот нэмэгддэг ч гэсэн бүгд одоо нэгд нөхцөлд ингэж багтдаг. Тэгээ эцэст нь ер нь бол энэ нам гүм далай тэгээ инээж тоглож байгаа хүмүүс харин яг доор нь хүнд ч анзаарахдаггүй тунгалаг биетэй юм чимээгүй махчин хөвж ийн гэдэг бол бүр ингээд те маш аимшигтэй зүйл байгаа байхгүй дуу чимээгүй бүр сүйтерч байхгүй те гэвч түүний одоо ганц хүрэлт нь амь нас төрөх одоо ийм аюултай амьтан одоо бидэнтэй зэрэгцэн амьдарч байдаг байна. За энэ дэлхийн ертөнцийн дээр чи хичнээн тооны амьтан байгаа байлээ. Тэгээд одоо ямар ч хэсэ 15 нэхэр эднэр болоос те хор хөнөөлийнхөө хувьд маш тархацтай их одоо хөнөөл учруулдаг учраас 15-ыг ч гиссэн байна тий. За миний амьтан болохоор Echinococcus гэдэг нэг ийм одоо ийм төрлийн тууцан хорхойг бас хэлж байгаа юм. За энэ надад их тийм чимээгүй хортой санагдсан юм. Хөдөө орон нутагт тийм нохой мал үргэлж юм ойр байдаг орчинд хүмүүс анзаарахгүйгээр энэ аюулд өртдөг. За энэ болохоор ийм Echinococcus төрлийн тууцан орхой байдаг юм байна. Хүний бид олон жилийн турш бүрчив чимээгүй ямар ч одоо реакц байхгүй, шинж тэмдэг байхгүй. Тэгсэрнэ паразитлал ингээл дотроос нийт эрэхтний гэмтээгээд амьдраад байдаг тууцан орхой. За дэлхийд даяар жил бүр одоо 2000 хүн энэ халдвараас үүдээд нас ордог гэж бүртгэгдсэн байдаг. За бүртгэгдээгүй тооч гисэн байгаах. За тэгээ энэ паразит чинь бас дотроо олон төрөлтөөгөөс ийм хамгийн хортой 2 зүйл байд юм байна л да. За энэ нь болохоор Echinococcus granulosus болон Echinococcus multilocularis гэж юм 2 төрөл нь бол хамгийн ортой. Тэгээ амьдралын хүчлэгийн биологийн хувьд маш нарийн нас бий гүйцсэн хорхой одоо энэ нохой, үнэг чон ийм амьдтын гидсэнд нь байгаад идэг. Нохой хэрч хажууд биш тий. Тийм. Тэгээд одоо тэр өндөг байдаг юм уу, юу байдгийг те тэр сэгц юм ялгацсаар нь дамжаад хөрс бүр өвс усанд тархачдаг. За тэгээд юу гэдгийг бид нар одоо их түгээмэл байдгаар нь хойно нөхөр ямаа гэх 5 уушаа мал тэр бохирдсон өвс усаар дамжуулаад халдвар авна. Тэгээд тэр авгалтай тэдний эргэтэнд буюу одоо юм дотор нэг юм хижигэн уйланхаа үсгээд идэг. Амьтан дотор. За бас тэр амьд одоо адуу мал өвхөртэй ямар шинж тэмдэг байхгүй. За хүн ч гэсэн яг энэ мөчлөгт бол яг энэ байдалд санамсаргүйгээр орох тохиолдол байдаг. Ямар байх вэ гэхээр одоо нохоотой их ойр байх, эсвэл одоо юм бохир цэвэрхэн биш орчинд байх. За эсвэл түүхий ус уух зэрэг үед энэ авгалтай хүний биед ороод элэг уушиг уйланхаа одоо тэнд нэм уйланхаа үсгээд яваад идэг. За тэгээд тэр уйланхаа томрох тусмаа эрхний үйл ажиллагааг саатуулаад амьсгалахад хүндрэлтэй болно гэсэн яг бүр нэлээд муудсан үед нэг ийм шинж тэмдэг илэрнэ. За бүр аюултай нь бол хэрвээ тэр уйланхаа хагараад гэмтээд ямар нэг байдлаар тархаад цусанд задрах юм бол дархлааны маш хүчтэй ургал өдөөгдөөд анафилаксийн шок үүсээд ерөөсө хэдхэн минут юм шууд газар дээрээ үхдэг. Ийм аюултай юм байгаа даа. Хамгийн гол нь нөгөө шинж тэмдэг илэрхгүй гэдэг нь хамгийн муухай нь тий. За энэ паразит болохоор хүнд ингээд юу гэдэг те ингээл одоо амтан шавж мавж ингээд дайраад очичдгүү өвдөж байгаа анч мэдэгддгүү маш чимээгүй гэдэг нь хамгийн аюултай шинж нь байгаа юм. Тэгээ жилээс жилд одоо таны бие дотор эд эрхний чинь гэмтээгээл аажмаар томроол уйланхаагаа үсгээл тархаал байгаад байдаг гэсэн үг. Угаасаа энэ халдварыг одоо энэ тууцан орхогч гэх юм уу авснаа хүмүүс бол маш хожуу мэддэг. За харагдахгүй чимээгүй амь насанд хүрэх чадвартай ийм байгаагаар бол одоо энэ аюултай амьтдын бас 14-т аль биесээр орж байна. Тэгээ энэ дэр яг нөгөө нэмж хэлэхэд одоо манай монголчууд бид нар ч хонь малаа муулаад гаргаал яаж явахдаа нөгөө уйланхааг нь аваад нөгөө хүүхдээ эрэгтэй болох уу эмэгтэй болох уу энэ гэд үзээд идэв штэ тий. Гэтэл тэр нөгөө уйланхаа гэдэг чинь битэг гэдэг одоо өвчний одоо өндгөн ингэж боожих агуулдаанд боожих нэг орчин байдаг буюу тэрийг одоо хүн гар хүрэх бүхэл тий одоо шууд ингэж нэг устгалд оруулж одоо шатааж гэдэг юм уу тэгж явах хэвээр зүйл байдаг гэдгийг бас яг дээрээс нөгөө нэг түүхийн ус битгий уугаад дээ гэж хэлдэг тий. Дээрээс нь нөгөө нэг манайхан
амьтны ямар нэг эд эрхтнийг шууд авч ингэж түүхийгээр иддэг нэг тийм балер дадал байгаад байгаа шүү дээ. Тэгэл сайн гисэн гээл те. Тэр мэрчин за эсвэл одоо түүхийн мах ирдсэн гамбанзаа шууд угаагаад угааж хэрглэж авахгүй бол тэнд маш их бактери ням байж идэг гэдэг ч одоо энэтэй холбоотой болчихж байгаа байхгүй. За хүмүүс одоо нэг аюултай амьтан гэхэл ихэнхдээ нэг араатай юм уу тий аврах загас далайн амьтдыг одоо ингэж төсөөлдөг байж магадгүй гэтэл хүн төрөлхтөнд бас бодит аюул учруулдаг. Зарим амьтан бидний яг эргэн тойронд тий цуслангийн ширээн дээр маань ингэж нисч явдаг байж магадгүй тий. За тэр нь бол нөгөө зүгий хідгэн. За энэ бас одоо маш олон хүний амьд төрсэн амьтнаар ингэж 13 дугаар хайранд орж ирж байна л та. За жил бүр дэлхийд даяар 60-аас 100 хүн одоо тий зүгийн хатгалтаас болж ингэж нас бардаг. Би одоо их санаа зовж нөгөө фэйсбүүк энтер дээр нөгөө зөгийн дөөрөө явсан гэдгийг илтгээд ингээд хатгуулсан зураг форга хийцэн байдаг шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бас өөрхий бас өвхөлт хүрч магадгүй болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ зөгийн хор болохоор хүний дархлаанд ингэж нөгөө хэд хүчтэй хариу үйлдэл үүсгээд эд эрхтнүүдээр нь тархаж амьсгалын зам зүрх одоо тий цусны системийг хүчтэй гэмтээдэг одоо эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол 15-аас 30% дотор амь насанд одоо занал хийх ийм эрсдэлтэй одоо нэг тийм харшлын уруул гэх юм уу тийм зүйл үзүүлэх юм бол шууд тийм өхлийн аюултай бас болчихж гэн л гэсэн ерэн санаа одоо дархлааны хит хүчтэй хариултал гэдэг ч юм одоо тэнд орж байгаа одоо нэг харшил гэдгийг чи хэлж гэн л та. За тэдний аюул одоо хүч чадлаас нь биш одоо харин энэ химийн хамгаалтын системнээс нь эхэлдэг. За хатгуурын үзүүрээс ялгархоор нь одоо янз бүрийн юм боцуудаас бүрдэн тэр нь мелитийн эсийн мембраныг гэмтэж одоо эдийг задлах одоо ямар нэгэн эс юм уу бактерийг устгахад ерөөсөө тэр ханын лингээс одоо задлцдаг байхгүй юу тэгэхэд л бүх бие эрхт нь ингээд гарчдаг одоо эсийн мембран хүний арьс одоо хоёр чинь нэг адилхан үүрэгтэй тий тэрийг гэмтээчгээд бас амьдрахаа юу н асуудалтай болчдаг. За фосфолипаза А2 гэдэг энэ үрвслийг эрчимжүүлэх за гистамин буюу одоо судас тэлүүлж амьсгалын замыг хавгнуулах ийм одоо маш хортой бодисуудыг агуулж идэг. Эдгээрийн нийлбэрээр одоо хүний дархлааны систем богино хугацаанд хэд хариу одоо урвал үзүүлээд анафилаксийн шок үүсгэх эрсдэлтэй. За энэ үедэл судасны даралт огцон мундаг, амьсгалын зам бөглөрч эхэлдэг, зүрхний хэм алдагдана. За даралт буугаал амьсгалын зам бөглөрнө гэдэг бол тэгэл хангалттай аюултай сонсогдож шүү дээ. Яг өнөө зүрх судасны өвчтэй хөгшин эсвэл бага насны хүүхдэд яг энэ байдлууд хорц тусаад идэх байхгүй тий. За энэ бол одоо хорны нөлөөнөөс илүү бие махбодын өөрийнх нь хамгаалтын хариу үйлдэл буюу нэг харшил гэсэн үг. За зөвгийн өөрөө хүнийг алахаар биш харин экосистемд нэг тоос үрдэг чухал үүрэгтэй амьтан. Харин өдөөгдвөл хамгаалах механизм нь одоо хүний хувьд амь насны эрсдэл үүсэх ийм аюултай байдаг байх нэ. За гэтэл одоо Монгол улсад маань бас зөвгийн татгуулснаар тэдэн хүн асууржээ гэсэн мэдээлэл бас нэг яваад байдгүй тий. Манай Монгол орн хаа очиж бас ийм айхтар нөгөө хортон шавж энэ төр бас гайгүй байдаг аттай улс шүү бид. За харин за энэ бүлгийн хамгийн аюултай төрлөл нөгөө Африкийн алуурчин зүгийг гэж байгаа юм. Africanized killer bee гэдэг. За тэд ердийн зүгээс илүү юм төрөмгий тэ бүлгэрээ дайрдаг. Хорн өөрөө маш хүчтэй биш ч гэсэн одоо олон зэрэг хатах үед тунгийн нөлөө шууд үхэл төрөгдөг юм аюултай зүгийн байдаг. За хамгийн алдартай тохиолдлуудын нэг бол Америкийн нэгдсэн улсын Аризона мужид бүртгэгдсэн. За нэг хүн санаандгүйгээр одоо энэ зөгийн бүл рүү ойртож хэдэн мянган зөгийн нэгэн зэрэг дайрснаас болоо шууд газар дээр нас орсон. За түүний биед бол 200 гаруй хатгалтын сорив гэж тоологдож үлдсэн байдаг. За энэ бол ганц зөгийн бус жинхэнэ одоо нөгөө биологийн бүлгийн тэ гэж хэлдэг. За ийм дайралт гэж хэлж болно. Иймээс зөгийн болон хэдгэн нь жижигхэн хэмжээтэй ч химийн болон дархлааны механизмын улмаас одоо хүн төрлөختний амьд хамгийн их хүрдэг амьтдын нэг болж таардаг. За тэгээд энэ одоо жишээлбэл энэ зөгийн яагаад Монголд байдгүй вэ гэхээр тий Африкчин зөгийн бол халуун орны юм уур амьсгал дасан цогцсон амьтан. За Монголын нөгөө нэг хасах 30-аас тий хасах 40 градусын хүүтэнд бол одоо давах амьдрах ямарч боломж байхгүй. За өөр зөгийн популяцтай холдох одоо нөхцөл байхгүй учраас одоо Африк төвдөл ингэж амьдарч байдаг. Тэгэхээр манай Монголын эрсдэс уур амьсгалаас тий иймэрхүү зүйлээс бас давхар биднийг хамгаалж идэг гэж болно.
Тэгээ миний хувьд бас нэг Hornet Wasp энтер гээд ингээл нэг юм шар yellow jacket энтер гээд бүр ингээд харваас юм хортой юм шиг бас нэг тий зөгийн юу нь мэддэхгүй нэг юм бас нэг амтд нисээд идэг. Honey bee, bumblebee энтер бол айгүй хөөрхөн штэ тий ингээд хараад өө зөгийн юу ингээ мэдчихнэ. Гэтэл нэг юм нэг шар хувцтай бас амар амтд яваад идэг. Тэгээд нөгөө wasp гэдэг нь хэдгэн гэдэг юм л та. Одоо аюулын төвшин бол бас ингээд ер нь одоо дундтай байдаг бас Монгол оронд байдаг учраас тэгээд нөгөө том аюурт гэдэг нь боёо Hornet нь бас л ер нь л бас одоо тий зүгийнөөсөө илүү юм аюултай. Бид нар бол нийтэд нь л ингээд нэг зөгийг гэд нэг нэрлэлчээд идэг тий. Яг хуу дотроо бас ингээд сурлаа арах юм бол өөр дүр төрхтэй байгаа. За жагсаалтын 12 дугаарт Арслан орж ийн. За арслан бол өстой албаас нэрхтээ орно гэдэг шиг хүлээн зөвшөөрөж. Бид нар угаасаа налуурч амтан гэхээр том биетэй айхтар харагддаг амттайг л боддог. Тэгэхээр одоо араатны хаа маань орлого явах. За арслан бол ерөөсөө муур явгийн цорын ганц юм нийгмийн бүтэцтэй махчин бөгөөд ингээд сүргэлж амьдардаг юм амтан байгаа даа тий. Сүрэг бол ихэвчлэн нэг 10-аас 30 гишүүнтэй нутаг дэвсгэрийн хяналт ангийн зохион байгуулалт маш сайн хөгжсөн юм амт юм. За богино хугацаанд арслан бол маш хурдтай одоо 80 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Дээрээс нь одоо нөгөө энэ ирүүний яс нь бүр ингээд яс бутлах тийм маш хүчин чадалтайгаар учраас одоо айхаас яах вэ юм бэ. За жил бүр дэлхийд даяар 200 орчим хүн арсланд бариулж амь насаа алддаг гэсэн ийм судалгаа бүртгэл байдаг. Гэхдээ бүртгэл хийгдээгүй бүс нутагт бас бүс нутгуудыг нэмэх юм бол энэс хамаагүй их тоо гарах бүрэн боломжтой. Бүртгэл хийгдээгүй маш олон газар байгаа. Нэг ингэдэг штэ баавга ингээд хот руу ороод ирлээ энэ төр гэж ярьдаг. За бүр Африкт бол бүр ингээд арслан ороод ирдэг. Тэгэхээр бид бас 50 амьдарч байгаа шүү те. За ер нь яагаад одоо арслан хүн хоёрын хооронд ингээд ийм зохилтлого одоо юу гэдгийг те амь насанд маш олноор нь хүрэх үүсд юм бэ гэвэл одоо нутаг дэвсгэрт нь мэдээж санамсаргүй орох. Шөнөөр мал хариулж явах ч юм уу те аялал жуулчлалаар явж байхдаа их өртдөг бахан. Дээрэс нь одоо ийм ан хийх чадварнд буурсан юм настай арслангууд бол хүнийг олз гэж хараад бас зориудаар дайрах. За эсвэл одоо маш ингээд өртөөж шархтцсан байгаа арслангууд бол шууд нөгөө нэг байгалийн хуулиараа хамгаалах механизм нь ажиллаад ингээд бас сүйдлэх, дайрах, барих ийм тохиолдлууд гараад байна. За ер нь биологийн хувьд хүн амархан барих боломжтой олз гэж аль ч амтанд харагдаж байгаа учраас хурд хүчийн үед тэнцвэргүй учраас бас юм сул дор улсын амтад ихэнхдээ дайрах тохиолдол гарна. За харанхуйд харах чадвар, хүч, хурд, дайралтын тактик за хүнд одоо бараг л эсэргүүцэх боломж байхгүй гэж хэлэхэд болно тийм ээ. За түүхэнд хамгийн алдартай тохиолдол ингэж ийсэн юм байна. 1898 оны юм цаавгийн арслангууд Кенийн төмөр замын бүтээн байгуулалт гэдэг тэнд ингээд хүмүүс ингээд байшин саваа барьсан, майхан саваа барьсан гэх бүтээн байгуулалт хийжсэн үед ерөөсө хоёрхан эр арслан нийлээл 100 гаруй хүнийг бүгдийг одоо хөнөөсөн тийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр яг дайрхаа ирэх юм бол 100 гаруй хүнийг ингэж дайрж ирсэн. Тэгэхээр мэдээж одоо бид ямар ч амтныг ярьсан те хүн амтай хоёрын амьдрах одоо амтны бүс рүү ороод бид нар ингээ холилдож төрж тэднийг бэлчээрлэх боломжгүй болгож байгаа нь л бас дайрах нэг нөхцөл болоод байгаа. За тэгсэн эртний арслан бол мэдээж нөгөө экосистемийн зохицуулагч амтан байгаа. Өвсөн тэжээлтний тоог тэнцвэртэйгээр барьж байгаа ургамлын бүтэц амьдрах орчны динамикийг арслан л одоо хамгаалж байна. Тэгэхээр энэ аюул одоо хүн ба арслангийн амьдрах орчинд давхцаад байгаа үед л үсэж байгааг манайхан бүгд ойлгох хэрэгтэй. За арслан чинь тийм амар алуурчин амт юм бол бүгдийг халаа хичээлдэг гэх юм бол бид тэрнээс илүү их юм алдна тийм ээ. За тэгэхээр үнэхээр бид одоо ухамсартайгаар амьдрахгүй бол яг тулаад ирэх юм бол араатан мэдээж давмгаа байр суурь эзэлнэ гэдгийг хүмүүс бас ойлгосоо гэж хүсэж байна. Тийм шүү дээ. Бид нар ч ерөө сул дорой шүү дээ. Өлегтэй савруу шүдмэд байна тий. Тэгээ манай нөгөө бууш угаал барьдгүй бол тий. Одоо Африкийн Намибиа улсын манай ангийн хүүхдээс ингэж ярьж байсан. Бид нар лөө ингээ матар цатар таардаг гэхт нь бас ингээд бид нар ч бас гайхах шүү дээ. Нөгөө гол далаа тэнгисгөө хичээлэх байгаа. Далаад гарцгөө хичээлэхгүй тий. Тэгээ бас хүмүүсийн юм амьдрах орчин их өөр орчинд байгаа юм. За дараагийн амтан бол заан. Тэгээ зааныг бас одоо сарцангой гааг байх гэсэн чи 11-р байранд явж шүү. Тэгээд нөгөө Африкийн заанууд гээд байгаа. За Энэтхэгийн заан гээд байгаа. Шри-Ланкийн заан, Суматрын заан гэсэн нэг иймэрхүү төрөл зүйл хуваагдаж байгаа маа. Тэгээ заан хаашийн хувьд бол энэ нөгөө Африкийн заан болохоор ерөнхийдөө жоох илүү төрөмгий нөгөө нэг орчноо хамгаалах заан амир хүчтэй. Тэгээд нөгөө орооны үед тестостерон гэдэг одоо тестостерон гэдэг зүйл нь те 60-аас 100 дахин ингэж өсдөг гинэ.
100 дахин гэдэг ч одоо юу вэ те бидний одоо нөгөө өсөлт нэг заримдаа нэг те 2 дахин ч юм уу ингэж өсдөг байтал 100 дахин гэж чинь бүр ингээд маш өндөр өсөж ийн л та. Тэгээ энэ үед яадаг гэхээр одоо толгойнх нь одоо энэ хавьяас нэг юм тостой зүйл зааны чихний дэрэгдэх гэх юм да энэ temporal gland гэдэг юм байна. Энэ булчирхаанаас нь бүр ингэж тэгээ temporal secretion гэж нэрлэгдэх юм хар саарл өтгөн тос гарна. Бүр ингэтлээ ингэж яаж те. Тэгээ шээс нь байнга тусалдаг, баг багаар тасалдагч гэж газарт мөрөө үлдээдэг. Одоо энэ нь одоо нөгөө те нөгөө орооны юуг нь л одоо анхааруулж байгаа нэг дохио гэх юм уу. Тэгэд нүд нь хурцсан гэж жоохон ууртай харагддаг ч юм уу. Бүр цаанаасаа тэр амтэн чинь нөгөө байж ядаад нь штэ. Зарим нэг аккорны загас чинь бас ингээ хажууд хамтнаа байлахгүй бас нэг бух шиг л дайраад идэх шиг юм бэ. Цаанаасаа л байглаасаа бүр. Тарих дааврын нөлөөнд одоо тий автаж төвлөрөхгүй амархан одоо юм өдөөгдөж уурлан ч юм уу. Одоо иймэрхүү зүйл тэгээд одоо маш хүнд биетэй 7 тонн орчим ч юм уу те ийм одоо том ах бод галын энэ орооны үед бол те маш хурдан хүчтэй болоо дээрэс нь одоо ингээ хяналтгүй болчихно гэхээр л ер нь ботхоос аюултай болчихж байгаа. Тэгээ Замбал дэлхийн хамгийн том одоо хуурай газрын амтан Африкийн зам 7 тонн орчимжинтэй. За Азийн зам бол арай жижиг боловч аль аль нь хүч массын хувьд хүнийг амархан гэмтэх юм чадвартай. Хүн болвол нэг хөлнийх нь тэгээ нэг өмгчнийх нь одоо энэ хавьд нь ирээл ингээс ерөнхийдөө одоо яадаг ч юм уу. За тэгэхээр энэ хэдийн өвсөн тэжээлтэн тэ довтлохын санаатай биш ч гэсэн жилд бол ингээд ер нь нэг 300-аас 600 орчим хүн зааны дайралтаас болж ингэж амь насаа алддаг. Зарим нь одоо гэхдээ нөгөө хулгай ан хийж яваа ч юм уу эсвэл мөлжлөгтэй холбоотой бас байдлаар бүртгэлтэйч бас байж болно. Энэ тоогтой бас ингээд тогтмол ингээд бас хүн дайруулаад байдаг юм биш л дээ. Ерөнхийдөө ингээд нэг зарим жилд иймэрхүү өндөр гардаг ч юм уу. Тэг хүмүүсийн нөгөө өөрсдийнх нь бас буруутай үйл ажиллагаанаас хамаатай явж болно гэдэг. Тэгээ зааны аюулын гол шалтгаан түүний биологийн одоо онцлогт орж байна. Асар их мастай бит 40 км/цаг хүртэл одоо хурдлах үед бол хүнтэй мөргөлдөхөд бүр яг машин дайруулсан юм шиг одоо юм хүчтэй мөргөлт хүн болон гэж мэдэрдэг юм байна. Тэгээ соёо нөгөө маш нэгт бүтэцтэй болохоор нэг цохилтоор яс эдийг бол ингээд те ер нь л ингээд одоо үүрээгээ хайчна. За эр заануудын одоо давтамжтай энэ гардаг одоо юу гэдгийг орооны дааврын үе бол хамгийн аюултай ийм үе. Тэгээд дөрвөн заан гэлтгөө нөгөө ороон орсон буурч байд юм уу бух цухнаас бид нар чинь бас ингээ айдаг штэ ер нь хүүхдүүдэд анхааруулдаг тийм за энэ үед бол тестостероны төвшин хэвэн үеэс дараагийн шатанд өсч одоо зан төлөв докторгүй болж одоо тий хүн рүү дайрах тохиолдол одоо ер нь л баг ихэнх нь энэ үед л ингэж бүртгэгддэг юм байна. Тэгэхээр нөгөө одоо амтны хүрээлэн сафари байлаа гэж бодоход одоо тэр хүмүүс нь бол уг нь мэдэх нь шүү дээ тий. Одоо тийм биш байдлаар таарах юм бол тэрийг одоо бас санамсаргүй байдлаар ч юм уу бас тохиолдож болж байна. Тэгээд хүн ба цааны мөргөлтөө хөвчлэн нөгөө ус хоол тэжээлийн хөврөлцөө муудах үед бол ингэж тохиолддог. Хөрх ер нь ингээд альва амтан нэг бол одоо эвцэлгээндээ орох гээд нэг тий хосоо хайгаа явж идэг юм уу нэг бол хоол хайгаа л явж идэг шүү дээ. Зорилго нь ер нь тий. Тэгээ зааны сүрэг одоо хүн амьдарч байгаа газар руу нүүж орж ирэхэд хүмүүсийн байр тариалан одоо зам гэх мэт зүйлс зааны хувь зүгээр л нэг одоо тий саад бөгөөд тэр цаатыг устгах хэлбэрээр одоо хариу үйлдэлийг ингэж үзүүлдэг. За заан бол экосистемийн хувьд бол одоо маш юм эерэг үүрэгтэй амтаа. Тэд ургамлын үрийг тараадаг, ой мод, бэлчээрийн бүтцийг хэлбэржүүлдэг болохоор экосистемийн инженер гэж бүр ингэж нэрлэдэг. За аюул нь тэдний нөгөө том хэмжээ, хүч, зан авирын өөрчлөлт хүний амьдрах орчинтой одоо огтлцоод ирж байгаа л энэ л одоо ингэж асуудал байгаад байгаа юм. Тийм. Бусдаар бол одоо тий заан чинь бас дөлгөөхөн тийм том биетэй хөгтөн амтан байгаад байгаа. За хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн амтан руугаа оръё. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спорт явцыг Америкаас үргэлтэй Заяа спорт шоп дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр манай Atlas нэвтрүүлгийн Батцаягийн дэлгүүр Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face за одоо бидний мэдрэхтэй Martins гэх мэт одоо дэлхийн шилдэг брэндүүдийг спортын болон өдөр тутмын гутал хувцас хэрэглэлүүдийг хамгийн их хэмжүүнээр Заяа маань санал болгодог. Заяа одоо байскетбол өөрөө Америк авчирдаг. Тэгэхээр бараагаа татаж авчирна өөрөө сонгоно гэд бидний төлөө бас чамгүй хөдөлмөр гаргадаг. Тэгээ бүх бараа Америкийн нэгдсэн улсын англиас ирдгээрээ баталгаатай оригинал гэдэг нь хамгийн том давуу тал юм шүү. За хуучин бол нөгөө нэг юу эсэн өөр газар эсэ одоо дэлгүүрийн байрлал өөрчлөгдсөн. Нисдэг машины замын яг эсрэг талд маргад төвгөд харагдаж байгаа.
За тэгээ Заяа Sport Shop гэд хаяг нь ч гэсэн харагдаж байгаа. Facebook хаяг нь гэвэл Заяа Sport Shop гэд латинаар бичгээд гараад ирнэ. Утасны дугаар 88 тэгтэг 9192 утасны дугаараар нь лавлах. За мөн очиод үзэх юм бол Заяагийн маань дэлгүүрт бидэнд хэрэгтэй Англи Америкаас ирсэн витаминууд, за хөөрхөн одоо жижиг сүвнэрүүд, хувцас, одоо өөр хэрэгслүүд, өмсгөлүүд энэ айгүй их байдаг шүү. Тэгэхээр манайх очиод үзээрэй. Дээрээс нөгөө зээлийн дөрөв хувааж төлдөг Юлээ Store Pay тэр бүх аппликейшнууд бас Заяагийн дэлгүүрт байгаа шүү. Гоё. Баярлалаа Заяа Sport Shop-то. Тийм. За баярлалаа. Хүргэлтээр ч авч болно. За миний дараагийн амтан бол усны үхэр. За би бүрийн усны үхрээ нэрээ. Хэвээ нэр царайнда зохихгүй. За усны үхэр бол ерөөсөө ер нь маш олон хүний нүдэнд, миний ч гэлтгүй нүдэнд тайван, удаан, тийм нэг юм хор хөнөөл учруулдаггүй мангууч юм шиг нэг ингээл байж байгаа том амтан шиг харагддаг. Гэсэн чи яг үндэ бодит байдал дээрээс Африк ТV хамгийн олон хүний амьд хүрдэг тийм том амтд тооцогдож байна. За яагаад тийм аюултай байгаад байна вэ гэвэл нас бий гүйтс 90 усны үхэр 1.5-аас 3 тонн жинтэй. За мэдээж том гэдэг нь бодит аюул болчих чинь те шууд. За тэгээ газарт 30-аас 40 км цаг хурдлах чадвартай. За энэ бол мэдээж хүний хувьд бол гүйцэгдчихнэ л гэсэн үг болж байгаа. За тэгээ хамгийн гол нь ингээл ямар ч мэдээлэл байхгүй ингээл дайрах гэж байгаа харц марц ерөөсөө ийм болохгүй. За ингээл байжсна архирч мархир 150 градус ингээл ам нь ерөөсөө амар том ангачдаг. Яа 150 гэдэг чинь арайчтай тий. Тэгээ соёо нэм 45 см хүртэл урт соёотой юу ядаа ингээд хүний ингээд шоо шиг том соёотой тий. Ганц соёот гэж нэрлэх хэрэгтэй байсан юм шиг. Тэгээ ганц мөргөлтөөр ерөөсөө яс, зайв, металл юу гэдэм бэ ингээл ерөөсөө шууд бутлаал бүгдийг бодоо олгоч хүчин чадалтайгаараа аюултай амьтдын донд зүй ёсоор орно. За тэгээд мэдээж нөгөө нэг амьтан болгоны өөрийн нэг характер гэж байгаа шүү дээ. Энэ амьтан маань бол ерөөсөө нэг тийм эзэмшил газраа хамгаалж байгаа юм шиг тийм байгалийн зөнгөрөө тийм заантай гол нуурын яриг усны гарцаа одоо бид нар нэг юм 0.7 хамгаалж байгаа юм шиг ч юм уу энэ миний эзэмшил газар гэж байгаатай яг адилхан тэгж өмчөрхөж үздэг характертай юм тийм байна. За тэгэл замдаа таарж байгаа альва бит одоо бүх юмыг байгалийн зөнгөрөө төрөний заан шиг яг л довтлохоо гэж хүлээж авал саадыг устгах гэж ханддаг. За хүмүүс яаж өртөөд байна вэ гэхээр завтай ус гаталж явах үед ерөөсөө доороос нь мөргөөл завыг хөмрүүлээл одоо ингэж үгүй хийн. Газар уснаа хуйлалны явах юм бас нэр аюултай биш. Чадварлаг тий. За тэгээд одоо шүн бэлчээрт гарахтаа тоцгон дундуур дайраад гарах тохиолдол юм. За энэ үедээ бас нөгөө саадыг устгах дээрэл тавина. За тэг хүмүүс ус авах, хувцас сугаах энэ үедээ одоо энэ амьтны замтай таарах. Ингээд таарчих юм бол тэгэл ямар ч давралгүй болж байгаа юм аа. За тэгээ нусны үхрийн зан авир огцом өөрчлөгддөг шинжтэй гэдэг юм л доо. Ингээ харьцангуй тайван бараг элдвүүтэй шахуу харагдчихсэн аа. Шууд одоо өдөөгдүүлгээд байгаа шүү дээ ялч амтан дээр те. За дайрахад тулах юм бол тэгэл анхааруулга өгнө архирна гэсэн юм байхгүйгээр шууд л одоо тийм том биетэй тэгээ махчин биш мөртлөө зан төлөв орчин давхцаал тэгэл тэр механик хүчний нийлбэр нийлэх юм бол тэдний одоо дэлхийн хамгийн аюултай тийм ийм аравлууч орж ирэхээр ийм амар үзэгдэл болох нь байна. Тэгэхээр манайх ерөөсөө аялахдаа, зугаалахдаа ч гэдэм үү те тухайн газрыг одоо мэддэг хүнээс нь сайн лавлах. Одоо кинон дэр гардаг шүү дээ. Гэр бүлээр амар гоё аялж явж байгаа л. Тэг яаж чадахгүй нөхцөл үүсдэг те. Кинон гоё ч гэсэн яг бодит байдал бол амар л байна л та. Тий. Одоо нэг хейдаги гэдэг нөгөө хөөрхөн хөглөлтийн кино тэрэн дээр бас нэг хэрс хэрсний дүртэй бид нар чинь энэ одоо нөгөө усны үхрийг ингээ харах юм бол тэ айгуул өө ямар хөөрхөн ойроос хараатыг очиод айгуул тэгээд толгоогоо өнгөхүүлэх юм байл. 180 гэдэг чинь нэг өстой зүгээр 150 гэдэг чинь те нэг метр 50 та хүнийг бол зүгээр босоогоор. Тийм ийм аюултай гэдгийг бас нөгөө мэдгүй дандаа л хүмүүст ингээ хүүхдүүдтэй хөөрхөн байгаа зөөрхөн нэг амтны өрөөсөө хөвлөж их байдаг гэж яхад те бүр айгүй ихтэй. Айгүй аюултай юм байна. За дараагийн амт нь бол одоо нэлцгай биет орж ирж байна. Цэнгэг усны одоо эмгэн хүмүүс гэт байгаамаа. Яагаад эмгэн хүмүүс гэж нэр өгсөн юм болоо гэж би дандаа гайхдаг. Өгсөн хүн. Чи ялгсааг үз. За зүгээр. За харахад ийм маш тайван одоо тий удаан хоргоо мэт одоо ийм амтан. За хүн төрөлхтний дунд бол жил бүр 200 мянган гаруй хүний амьд ингэж хүрдэг гэвэл бас хүмүүстээс айгүй итгэмгүй санагдах байх л та. Манай гэрт ч бас ингэж эмгэн хүмүүс байж гин. За гэтэл энэ тоо бол одоо яг бодит тоо. Одоо тий цэнгэг усны эмгэн хүмүүс нь бол шистосимиоз гэх мэт юм паразит халдварыг дамжуулагч болдог бөгөөд энэ өвчин дэлхий дээр одоо халдварт нас баралтын маляригаас бүр тий дараах 2 дугаар юм том шалтгаан болдог гинэ.
Малария ч бас нэг юм шимэгчээр одоо халдварладаг. Тэгсэн чинь энэ бас ингэж адилхан шимэгч гэдэг одоо ийм айхтар зүйл одоо тий байгаад байна. За эмгэн хүмүүс өөрөө хүнийг бол хазахгүй, довтлохгүй хөрхийн амьтан ямар ч аюулгүй амьтан шүү дээ. Тэгээ аюул түүний биед амьдэрдэг энэ одоо шистомаса гэдэг энэ төрлийн шимэгч ороход ингэж орж байна. Тэгээ хүмүүс энэ бохир цэнгэг усанд орох, за загалчлах, хөл нүцгэн явах үед энэ паразитын агуултай арьсаар шууд ингээд нэвтрээд орчдөг. Энэ үед нөгөө хүнд болохоор хазуулаад байгаа юм байхгүй, мэдрэгдэх юм байхгүй тий. Бүр сорвч байхгүй. Ер нь бол юу ч болоогүй байхад л та гинт өвднүүлэх гэсэн үг. За гэвч халдварын дараах үйл явц бол одоо маш аимшигтай. Паразит нь цусаар аялаж элэг, судас, давсаг, гидсний ханыг ингэж гэмтэж эхэлдэг. За одоо нөгөө элэгний вирус ч одоо байлаа гэж бодоход зөвхөн нөгөө тухайн эд эрхтэндээ ингэж одоо тий өвчлүүлдэг бол энэ одоо ингээд аюул олон тий бүх одоо эд эрхтэн гидсний ханыг ингээд гэмтээчдэг учраас үр дүн нь бол маш одоо аюултай болж байгаа. Архаг цус багталт элэг томрол, бөөр давсганы гэмтэл, өргүүдэл хор тавдрын эрсдэл ингэж үүсээд олон жилийн дараа хүний биеийг бол одоо системтэйгээр ингээд шууд одоо тий өвчний үүр болдог гэх юм уу. За энэ өвчин насан туршидын төдийгүй одоо сургуулийн насны хүүхдүүдийн хамгийн том эрүүл мэндийн ингэж аюул тооцогдож байдаг. Тэгээ одоо аюулын гол шалтгаан бол хүмүүсийн амьдралын хэв маяг, ядуу буурай бүсийн одоо усцын өршүүлэх дэд бүтэцтэй холбоотой устаа шууд хамаарч байна. За Америк зүүн өмнөд Аз, за өмнөд Америкийн зарим нутгийн хүмүүс өдөр тутамдаа бохир усанд нөгөө хүрэлцэж халдвар авах магадлал өндөр байдаг. Тиймээс цэнгэг усны эмгэн хөмсийг бол чимээгүй тахлын зөөвөрлөгч гэж ингэж нэрлэдэг. Маш харамсалтай ийм хөөрхөн амьтан одоо тий тахлын зөөвөрлөгч гэж нэрлэгдчихдэг. Тэгээ байгалийн жижиг организм одоо хүний амьдралын ийм хэмжээд ингэж өөрчлөлт нь биологийн ертөнц ямар нарийн өчийхэн одоо ийм зүйлээс ч одоо ийм аимшигт үр дагавар гарах боломжтой гэдгийг харуулж байдаг. За иймээс энэ цэнгэг усны эмгэн хөмсөнд төлсөөшгүй одоо тий тайван аюулгүй дүр төрхтэй ч гэсэн дэлхийн хэмжээнд бол одоо асар хүний амийг авч оддог. Одоо дэлхийн хамгийн аюултай амьтдын бүрэн гэж 5 дугаарт орж ирж байгаа нь бас юм санаанд оромгүй хэрэг байна. Тийм байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад тайлбар өгүүлж байна. За тэгэхээр хамтран ажиллагчаар одоо уламжлал ёсоор 1000 найз амьтны дэлгүүр маань ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр бидний нөгөө хөөрхөн хайртай амьтад маань бол одоо нөгөө эрүүл сарвал байх нь чухал. Бас янз бүрийн одоо өвчнөөр ингээл өвдөөл байнгын эмнэлгээр авч яваал ингээд их юм бол одоо нөгөө байнгын ажил төрөлтэй байдаг битэн ч зүү. Тэгээ бөөр илэг зүрх одоо хүнтэй л адилхан юу өвдөг гэж шиг тэр чинь нөгөө өвддөг. Тэгээ тэр нь юунаас болж байгаа вэ гэхээр одоо ерөөсөө л идж ууж байгаа юмтай шууд ингээ холбоотой байдаг. Одоо хиттийн ч гэдэг юм уу эсвэл нөгөө нэг одоо сайн мэдэхгүй гарал үүсэл нь яг хэрхэн яаж тэр бүтээгдэхүүн бүтээгдсэн нь ер нь та бүхэн ингээд бүтээгдэхүүнийхээ ардаас ингээд тий одоо янз бүрийн ханц манцаар өчгдсэн байдаг юм бол орчуулад ч юм уу тэр эслэг дэлхийн тэр стандартанд юунтэй таарч байна уу тэрийг одоо копиж аваад чат GPT-гээс энэ ямар вэ гэдэг одоо тий эсвэл ингээд асуучгаж ерөнхийдөө бас нэг юм хариу гарчна. Тэгэхээр өнөөдөр бол би та бүхэндээ ямар ч байсан одоо яг амьтдын одоо эрүүл мэндэд тустай совилын гэж хэлж болдог. Одоо энэ дэлхийн нийтээр энэ grain free буюу үр тариагүй өндөр уурхайтай хоолтыг бол ингэ зөвлөж байгаа юм. Тэгээ kitchen flavor яг үүнд одоо ингэж таарсан хоолуудыг санал болгож байгаамаа. Тэгээд нөгөө амьтдын одоо эрүүл үс байд юм уу, арьс булчин, дархлаа, хотоод гэцгээл те. Тэгээд энэ бүхнийг чочроохгүй одоо ийм эрүүл сонголтыг бол санал болгож байгаа. Тэгээд нэмэх нь бол муурны гоо сайхны хоол, муурны бөөр шийсний замын урьдчилан сэргийлэх хоол, зулцхан муур, насан турш муурны тусгай хоол. За одоо гөлөг нохой дунд баг том үйлдвэрийн одоо бүхий л нохой үйлдвэрүүдэд ингэ зориулсан хоолнуудыг санал болгож байгаа. Та бүхэн маань Facebook-ээр Kitchen Flavor Mongolia гэж латинаар бичээд хайгаад дагаад авчвал бас те илүү дэлгэрэнгүй тайлбартай мэдээллүүдийн тав тухтай авах холбогдох утасны дугаар нь 7749  тэг8 93  тэг5  тэг8 гэсэн утсаар та бүхэн маань холбогдоорой. Тэгэд нэвтрүүлгийг ивэнтэтгэж энэ хөөрхөн амьтдуудыг одоо таниулах энэ одоо те ажлын ард ивэнтэтгэгчээр ажиллаж байгаа 1000 найзынхаа хамт олонд маш их баярлалаа. За цаг бага байгаа учраас амьттай ер нь жоохон шахуу явна. За хилэнцэд торхой. Тэгээ энэ хилэнцэд торхой дээр нөгөө хүмүүс бас мэдгүй гэж магадгүй гэж бодоод бид нөгөө монголоор бол дегваранц гэж нэрлэдэг. За дегваранц бол одоо орчин үеийн хүмүүстэй нэг юм үлгэр домогт гардаг, кинон дээр дүрслэгддэг, айдас төрүүлдэг тэм дүр гэж боддог байж магадгүй хүүхдүүд маань ч юм уу тий. Гэтэл ерөөсө бодит амьдрал дээр жил болгон 3000-аас 5000 хүн дегваранцын хатгалтаас болоод нас бардаг.
За энэ хилэнцээ торхойнууд маань 2500 гаруй зүйлтэй ч одоо нэг юм хэдхэн цөөхөн төрөл зүйл нь хүний амьд хүрэх хортой байдаг байна. За тэрийг нэрлэх юм бол Androctonus буюу одоо юм хүн халагч гэж орчуулагддаг нэг төрөл зүйл нь байна. Leurus Quinquestratus гэж бас нэг юм шууд үхлийн мөрдөгч гэж орчуулагддаг бас нэг юм хэсэг нь байна. Parabutus буюу хороо алсаас цацаж чаддаг нэг төрөл зүйл нь бас хүний амьд хүрдэг. За Titus Cerulatus гэд одоо Өмнөд Америк нас баралтын ихэнх нь л одоо энд өртснөөс болоод нас орсон байдаг гэдгээрээ бас маш хэцүү одоо төрөл зүйл нь болж байна те. За эдгээр төрлийн хор цусны ян сувгуудыг доголдуулаад мэдрэлийн тохиоллын хэвийн урсгалыг тасалдуулдаг. Тэгснээр одоо хүн нөгөө яг амьсгал боогдох, булчин татвалзах, судасны даралт огцон өсөх, зүрхний хим алдагдах гэсэн ийм шинж тэмдгүүд илэрнэ. Тэгээд дээрэс нь ингэснээр зүрх зогсоод тэгээд шууд магадaltaй үхдэг байх нь байна. За хүмүүс ихэвчлэн юу гэдэг нь гутал говц зинтийн тайлаа тавьсан. За эсвэл унтахаар зассан орныхон дор байгааг анзаарахгүйгээр дандаа өртдөг гинэ. Тайлаа тавьсан гутлын дотор нь орсон байдаг ч юм уу те. Тэгэхээр ээж. Тийм. Тэгээ одоо дээгүрэнц чи өөрөө юм халуун хуурай уур амьсгалд амьдардаг болохоор газар дундын тэнгис, Хойд Африк, ойрхон орнод Өмнөд Америк зэрэг бүст нас баралт нь мэдээж нөгөө дээгүрэнц их байгаа учраас бүртгэл ихтэй байгаа. За маш аюултай тал нь гэвэл зүгтхгүй ингээ байж лээ. Тэгэд ингээ өдөөгдөх юм бол одоо хаана л вэ тэндээсээ хороо цацж чаддаг. Тэгэхээр одоо нааша гүгэд эргэтэн зүхтаад явъя гэсэн ч юм уу түлхээд явуулчих гутлаараа зохио алчих гэх байхгүй. Ерөөсөө шууд хороо цацчихдаг. Тэр нь аюу аюултай. Тэгээ бие нүг нь бол жижиг штэ тий. Тэгсэн хорны тунч гэсэн одоо яг түрүүний дурдгдсан шиг хүүхэд тэгээ хөгшин настай хүмүүс тэгээ зүрх судасны асуудалтай хүмүүст бол маш хурдан нөлөөлж үхэл төрөгдөг. За уг нь бол хилэнцэд орохоо яг ийм ан хийж байгаа иймтэй одоо өөрийгөө хамгаалж байгаа үедээ хороо маш бага тунгаар цацдаг гинэ. Тэгтээ яг гэвэл нөгөө тэр хорыг ингэж гаргахын тулд өөрөөс нь маш их энерги зарцуулдаг учраас юм гамтаа хэрэгэлдэг гэх юм уу. Тэгээ яг том биетэй хүн одоо тархлаа сайтай хүнд бол бас үхлийн аюулаас холоор өнгөрөх боломж байдаг. За тэгээд хилэнцэд орохоо жижиг биетэй ч гэсэн одоо нэг юм нейротоксин дээр суурилсан химийн давталгаа хүний амьдралтай ойрхон амьдрах хэв маяг өдөөлтөд шууд хариу үзүүлэх зам байдлаасаа болоод бас аюултай амьтдын тоонд орчиж байгаа маа. Би бол хилэнцгийг хараад шууд ингээд айц төрөөд хоолон дээр ингээд нэг юм хилэнц тэгэлцсэн юм шиг ер нь мэдрэмж төрдөг. Би одоо хилэнцтэй ингээд ойрхон нэг хайхтар байж үзээгүй ч гэсэн яагаад ч юм бэ гэдэг одоо бидний нөгөө генд өвгдөгдс ч юм ямар зүрийн байдлаар хилэнц одоо тий ингээд өхүүлтгэл байсан нь одоо үнэн болж таарах гэдэг юм л та. Нөгөө могоо зүудэлдэг гэдэг шиг тий одоо могоонд нэг учиргүй дайруулад байгаагүй юм биш. Үгүй харин одоо манай найзах хилэнц дижээдэг байхгүй тийм бүр шилэн юм хоргон дотор байдیں۔ Бодвол тэр хор цацдгүй төрөл тийжэж болдог төрөл юм байна. Одоо бодсон чи айж байна. Тэг гэрт нь ерөөсөө юм тод гэрэлтэй байх боломжгүй юм. Одоо неон өнгөөр хумсаа бодсон байвал гэрэлтгэхэр тийм цэнхэр гэрэл мэрэлд амьдраад идэх байхгүй юу? Тийм амьд чинь тусгай гэрэл ашигладаг. Тэг манай жаалд нэг юм хилэнцэн ингээд айгүй хурдан ингээд нөгөө мушгиралдаад явдаг юм тоглоом байдаг байхгүй юу? Тоглоом штэ тий. Фивер. Тэгэд би тэрийг тоглоом гэдгийг мэдсээр ээжэж тэг яж хат манай сансар ингээд над руу нөгөөтгөө ингээд явуулцдаг. Би ингээд явуулах болгонд айдаг заяа. Тэг хилэнц бол яалчгүй бидний ингээд нэг айлгадаг л амтан байгаад байгаа юм санагдаад байдгийг. За 9 дугаар байранд матар байгаа юм биш үү? Сая бол 8 дугаар байрны хилэнц торхоо явж байна те. За хилэнцээс бол нэг байрны хойно явж байгаа юм байна матар. За жил бүр дэлхийд даяар 1000-аас 2000 хүн матрын халдлаганд өртөж одоо амь насаа алддаг. Усны мандал зөвхөн одоо нүд хамрын ингэж нөгөө харагддаг болохоор хүмүүс түүнийг ер нь ингэж нөгөө хардаггүй те хамрын нүхийг одоо бас ингэ амтан байна гэж харахгүй те. За харин матар хөдөлгөөнгүй өвтөж байгаа одоо ингэ тохиромжтой мөчөд гинт довтолдог. Ер нь бол ингэж хотож дайрдаг амт юм байна л да. За матрын ирүү амттын дундаас хамгийн хүчтэй энэ бүр өстой гайхалтай онцлог байгаа байхгүй хамгийн хүчтэй тийм ирүүтэй одоо нимхэн урт юм шиг өрнөд тэр чин те бүр хамгийн хүчтэй гэж штэ амтны аймгийн. Тэгээ энэ нь одоо нэг зуултаар яс булчинг тасалж дараа нь одоо үхлийн детрол буюу тэ үхлийн одоо оролт гэх юм уу. Ийм одоо биеэр эргэлдэх хөдөлгөөнөөр олцыг бол бүрэн хяналтандаа ингэж авдаг. Одоо намайг ч гэсэн нэг хүн ингээ барьцалтай дав бол бас нэг үдсчий гэж бодгсон тий. Одоо автомашин шиг эргүүлчүүл одоо тэгээ очруулахгүй шүү дээ. Тэгээ иймэрхүү халдлаганд одоо хүн өртөх юм бол эсрүүцэх боломж ер нь ингэж бараг байхгүй тий. Ер нь л ингээл үхэн л гэсэн үг одоо сонголтгүй. Хүмүүсийн хөвчлэн нөгөө ус авах, завтай гатлах эсвэл одоо ирэг дээр амарч байхдаа матартаа ингэж таардаг. Гэхдээ бүх матар бол бас яхаа аюултай биш. Халдлаганд хамгийн их өндөртэй хоёр төрөл бол нөгөө
Нил матар Африк гэлгээд байгаа. Тэгээ давс тусны матар Австрал өмнөд Азид амьдардаг гэж Азгаас ойртоод ирлээ шүү. Тэгэхээр хүн рүү нөгөө давтамжтай дайрдаг цөөн амьтын тоонд ордог. Гэтэ хүн тэдний орон зайрууд нэвтрэх мөчт бол ингэж аюулаа хилтгээ. Тэгээ товчхондоо матар бол одоос санаатаагаар хүн агандаг амьтан биш. Гэтэ усны ойролцоо байвал одоос юмыг аж мэдэх вэ гэд ерөн тэгээ хүмүүс бас нөгөө ус мустайгаа л холбоотойгоор ингээд амь настай аюултай нөхцөл байдал руу өөрсдөө яваад орчиж байгаа хэлбэр юм уу да. Матар бол одоо бүр хамгийн нөгөө хүчтэй тийм хазалттай тийм амьтан тий. Аюу. Тэр тийм. Угаасаа яасан ч том амтай юм тий. За 6 алуурчин цах орж байгаа маа. Алуурчин цах нь нэг юм жижигхэн энгийн шавж юм шиг харагддаг боловч жилд бүр 10,000 орчим хүний аминд хүрдэг. За одоо нэг юм өвчнийг дамжуулагч болдгоор л ийм үхэл төрөгд юм байна. За аюул нь хазалтандаа биш хадсан газарт үлдэх тийм ялгагдсандаа агуулгадах тийм trypanosoma одоо тийм паразитаас үүдэлтэй түрүүн бас дурдчихжсэн тийм паразитаас үүдэлтэй үхэл төрөгд юм байна. За ийм цох ихвчлэн шүн унтах үед нүүр орчмоор хаздаг. За өвдөлтөнд бараг л мэдрэгдэхгүй хүмүүс одоо маажиж нүд амандаа ингэж хурж ингэснээр дамжуулаад тэр паразитыг дамжуулцдаг. Цусандаа одоо оруулцдаг гэсэн үг маажиж хархлуулснаас болж. За өвчний ихний шинж тэмдэг ханиадтай төстэй болохоор хүмүүс ерөөсөө энийг анзаардаггүй юм байна. За тэ олон жил өнгөрсний дараа зүрхний дутагдал, хэм алдагдал, хоол боловсруулах хэрэгтэн томрох гэх мэтэр асуудал үүсгдэг. Ноцтой өөрчлөлт илрээд эцэстээ үхэл төрөгдөг ийм айхтар. За энэ алуурчин цах бол одоо жонтой адилхан ханы анд цав, дээврийн завсар, бохор орон сууц тийм газруудын завсар зайд хорогдож амьдарч байгаа. За Латин Америкт түгээмэл гэдэг болохоор манайхан төрдөө айхгүй байж байгаараа аюулхаас бусдаар бол. За энэ цохны бодит аюул нь ерөөсө хазаал аюул түгээгээд байгаа биш. Удаан хугацаанд таны эд эрхтэн дотор эрхтэнд нөлөөлж байгаа тийм паразитлж амьдарч байгаа учраас бас болгоомжтой ах хэрэгтэй. Жижиг биетийн мөртлөө нууцлаг, хожуу илрэх хор уршиг гэдэг утгаараа ийм алуурчин цохны аюул бас нэлээд аюултай орж байна. Ямар сони харсан юм шиг санагдаад байна. За яах вэ? Газтай бүр. За цэцүү яллаа гэж манайхан бас мэдэх байхаа. Цэцүү ялла бол харахад энгийн жижиг те энгийн ялаанаас нэг ялгарх зүйлгүй юм шиг боловч одоо жил бүр Африкийн бүс нутагт 10,000 хүртэл хүн энэхүү шавжаар дамжуулж бас ингэж нас ордог. Тэгээ өвчний явцын гол онцлог нь болохоор хүнийг нөгөө хүмүүс одоо ингээ те зүгээр ингээ ядраад байна гэж бодоод байт юм байна л та. Тэгээ боцоор ягаад одоо эмчлэх аргагүй одоо тийм байдал төрсэн байдаг. Тэгээ хамгийн гол нь одоо цэцэн ялгаар дамжсан одоо нэг паразит нь хүний тархийг гэмтээдэг одоо ийм аюултай байна. Хүмүүстэй одоо цэцэн яллаар нэгдүгээрт их ойр амьдарч байгаа хүн болон малын бэлчээрийн бүсийн ойролцоо тархсан. За одоо өртөлт өндөр ажралтай аялал одоо ус туулах ой модонд ажиллах үед ч юм уу те одоо ингэж таарчих самсргүй байдал таарчих магадaltaй зам нь шүлсээр ингэж дамждаг. Одоо хүнийг хазах үед паразитыг шууд одоо ингэж цусанд оруулдаг. Тэгээ ер нь одоо ингэж нэг шимэгч дамжуулдаг иймэрхүү амьтад бас их байдаг юм билэ. Тэгэд энэ нь болохоор одоо тархи мэдрэлийн систем рүү ингэж ордог. Ер нь тархи руу одоо бас нэг юм усны нэг бактери байд юм аа. Тэгэд хүний одоо нүд юм уу хамрын салтаар орчих юм бол шууд тархийг гэмтээгээд хүн үхэл төрдөг. Тэгэд усанд орсноос болоод тэгээ шууд үхэн. Тэгээд эмнэлгүүд нөгөө тэрийн болгон яг тэрнээс болсон байна гэдгийг оншилж мэдэхгүй тэгсээр байгаа нас ордог гэдэг шиг энэ бас яг тийм байгаа байхгүй тий. Нэг шумал хацын хэсгийг бид нэр интегцийн ялааг бас дамжуулсан хэсгийг бас мэдээч үгүй ч үү тий. Тийм штэ. Тэгээд одоо тархи ба мэдрэлийн систем рүү орохоор нөгөө сэргэлэн байсан одоо жоохон унтамхаа болоод өдөр шөнө одоо өдөр нь унтаал тий. Сэрүүн нойр морь нь одоо юм нэг сонирн болдог ч юм уу ухаан балтарч эхэлдэг ч юм уу тий. Одоо энэ явдал нь ингэж үргэлжилсээр хагаад одоо юм унтаж өөхөх өвчин гэх юм одоо sleeping sickness гэдэг байгаа. Тэгээд одоо энэ өвчнөр ингэж маш олноороо үхдэг те дэлхийд одоо бүр ингэж маш дээгүүр ордог юм үхлийн эзэн байх нэ. За бидний бүр амар хайртай амтан одоо нэлийн дээгүүр ороод ирлээ нохой. За нохой бол одоо бидний одоо гэрт байж идэг бүр дотны анд гэр бүлийн гишүүн байтал дэлхийд даяар 55,000 гаруй хүнийг үхэл төрөгөхэд одоо юу гэх гар бие оролцсон гэх юм уу сарвуу оролцсон гэх юм уу те ямар ч гэсэн ингэж нөлөөлдөг бахан. За нохой бол өөрөө хүн одоо бариад ч юм уу тэгээд байгаа юм байхгүй. Гол нь юугаараа ингэж дээгүүр орвоо гэхээр галзуу өвчний гол дамжуулагч нохой болоод байна те. За энэ галзуу гэж вирус чинь нохой шүлсээр дамжаад хазалтаар хүний биед орж байгаа вирус мэдрэлийн одоо дагуу тархи руу дамжиж
хүнийг гэмтэж байгаа зан ааш өөрчлөгдөн хий юм үзэгдэнтэй амьсгалын булчин сааж нь эцэст нь зүрх амьсгал зогсох гэдэг юм уу те ингээл галзуурсан ямар байдаг вэ энэ байдлаараа хүнийг бүр урт богино гэд янз бүрийн цаг хугацаанд төхөл төрөх бүрэн боломжтой. За хамгийн амар нь одоо хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол амьд гарах магадлал бараг л байхгүй. Галзуурсныхон тацуулсан бол амьд гарах магадлалгүй. Яагаад гэвэл орчин үеийн анагаах ухаан төгс эмчилж чаддгүй цөөн өвчний нэг бол одоо галзуу шүү дээ. Бид нар одоо шизофренийг эмчилж юу нь болж чадахгүй. Халдварын 99% нь гэрийн болон эзгүй те гудамжаар явж байгаа гудамжны залбин нохойтой холбоотойгоор үүсдэг. Вакцинжуулт муу байна. Хөдөө орон нутагт энэ өвчин хамгийн их эрсдэл дагуулж байна. За нохой бол мэдээж араатан биш бидний одоо гэр бүлийн гишүүн. Гэхдээ хүний хамгийн ойрхон амьдрах амьтан учраас хор хөнөөлөн дэлхийд ирэх бараг бүх хүнд хүрэх боломжтойгоороо маш дээгүүрт нохой орж байна. Тэгэхээр би нэг галзуугийн эмнэлэг дээр судалгаа хийх гэж очиж байсан. Тэгэхэд бол яг л одоо хавар болохоор л буцаал өвчин сэдвэрт гэмчлэгддэггүй шүү дээ гэж сонсч байсан. Тэгэхээр энэ бол надад хамгийн эмзэг тусж байгаа өвчин байна. Тэг хүний ер нь тархитай шууд холбогдчихор л ер нь маш аюултай гэсэн нэг юм давхар яваад байна те. За хамгийн аюултай амтны 3 дугаарт бол могоо орж байгаамаа. Тэгээ бид нар бол бүгдээрээ могооноос айдгаа. Тэгээ могоотой одоо тий дайруулаа, давшуулаад одоо могоон дунд унж үзээгүй хэрнээл ингээд дайрсан дайраагүй айдаг тий. Тэгэхээр одоо маш олон жилийн турш, олон мянган 10 жилийн турш одоо бидний өвөг эцэг рүү өвөг эцгийн амь насанд халдчихсэн нь бол маш тодорхой одоо ийм амтан байгаа. Тэгээ жил бүр дэлхийд даяар 80,000-аас 140,000 хүн могоон татгуурс нас ордог. Одоо шүү дээ тий бид нар ч нөгөө байшин барилгатай амьдардаг болсон. Одоо бүр эрт үед бол хүмүүсийг өстө амраадгүй байсан амтан байгаад байгаа болоод өнөөдөр бид нэр хар дар зүудлээд байдаг байна. Тэгэд энэ олон одоо тий хүн хатгуулс нас ордог нь одоо зэвсэгт мөргөлдөөн одоо халдвар байгалийн гамшигаас ч илүү одоо юм маш өндөр үзүүлэлтийг үзүүлж идэг. Тэгээ могоо аюулын үндэс нь нөгөө түүний хорыг шүдээр дамжуулан булчин эд эрэхтэнд маш хурдан шахаж ордог торшин. Тэгээ хорны одоо тэр үйлчлэл нь бол одоо маш аюултай одоо ийм зүйл өгдөг байхна. За цаг ерөнхийдөө дуусч байгаа учраас маш товчхоорой. За могоо уг нь одоо хүн рүү санаатай ингэж давталдаггүй. За ихэвчлэн нөгөө нэг өөрийгөө хамгаалах одоо тий зүн совингийн үр дүнд ингэж одоо хатгаж ингэж дайрдаг. Гэвч ганцхан хатгалт нь хүний амийг авдаг болохоор өөрийгөө хамгаалах үйлдэл одоо бидний хувьд бол үхлийн шийтгэл болж ингэж хувирдаг аюултай байх нэ. Тэгээ Монгол оронд маань бас харьцангуй одоо нэг айхтар хорт могоонууд те Black Mamba ч гэдэг юм уу. Тэд нар бас азар ингээ байхгүй байгаад баяртай байна. Баяртай байна. Харамаарчгүй байна те. За энэ жагсаалтын 2 дугаарт их сайн найвд орсон хүн орж байна. За хүн төрөлхтөн бол ухаантай бүтээлч, технологи бүтээгч бид одоо ороод ирээгаа сайн сайхан муу мухай бүх юмыг хийсэрэл байна да. Тэгэхээр ер нь статистик тоо баримт руугаа харах юм бол дэлхийд дээрх одоо өөрийнхөө болон бусдын амь насанд халдж байгаа хамгийн том дайсан бол хүн гэж харагдаж байна. Жил болгон дунджаар хүн алсан 400,000 гаруй тохиолдол бүртгэгддэг. За энэнд одоо дайн оржин гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй санаатай олон санамсаргүй хүн амны хэрэг энэ үйлдэлүүд бүгд багтж байгаа. За амьтад бол хүн рүүтэй тодорхой нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах, эзэмшил газраа хамгаалах, хоол тэжээл хайх, за эсвэл дөлсөж үхтийн даваан дээр гэх мэтэр одоо дайрдаг бол хүн одоо биологийн бус оюун санааны төвшний зөрчлөөр амь нас хөнөөдөг цорын ганц зүйл амтан байна те. Үзэл бодол, ашиг сонирхол, эрх мэдэл, итгэл үнэмшил бүр заримдаа зүгээр уур хил атаархлаас болоод ч хүний амьд хүрэх тохиолдол байгаа учраас хүн хамгийн амар санагдчихээн. За хүний аюул зөвхөн нэг нэгнээ алаад зогсохгүй байна. Дэлхийн ерөөсөө ганцхан хүн амьдрахад зориулагдсан юм шиг хандлага нь байна те. Экосистемийг сүтгэж чинь, амьтны төрөл зүйлийг устгах чинь, агаар усаа одоо хөрсөө бохирдуулж гэх мэтэр хор хөнөөлийн яриад бас барагдахгүй тэрнтэй адилхан бас бүтээсэн сайхан зүйлсийг бас амьтантай зөвлөшгүүл болчоод ингээд зөвлөхэд бас энэ дүүцхүүч гавьяанууд байна. Гэтэ нөгөө хүнийхээ тоо толгоогоор бодоод үзэх юм бол бид бас хор хөнөөл маш их үүсгдэг. Ер нь бол арслан, матар юу гэдэг бүх амьтдын амь насанд хүрж байгаа байдлыг нийлүүлсэн ч хүнээс баг гэж тоо гарч байгаа юм байна л. Тэгэхээр амар байна л да. Хүний одоо очруулдаг хохиролтой дүүхгүй. За энэ байдлаараа хүнийг 2 дугаар байрт оруулж чинь. Тэгэхээр бид бол бас их аюултай, бас аврагч байж болох, аратнаас 7 дор байж болох ийм л шинж чанартай юм байна шүү. За хамгийн ухаантай бас тий амтан маань бас ийм хамгийн аюултай байх нэ. Одоо нэг тул шумуул орж ийн л да. Шумуул байхгүй байсан бол хүн өөрийгөө одоо тий алж устгадаг хамгийн аюултай амтан бол таах нь шүү дээ. За шумуул бол одоо үнэхээр хэцүү байдаг тий аял зугаалгыг ингэж маш хүнд байдалд ингэж хуруулдаг.
Тийм ингээд томхон амтан байсан бол одоо буудаад алчихсан тий. За шумуул бол ингээд аюу бас хэцүү байхгүй юу. Ер нь альва юмс ингээд ийм жижигхэн болчгороо надад ингэж тий ингээд аюу юм тий давагдчихгүй ингээд санагдаад эхэлдэг л дээ. Яг л энэ шумуул байна. Дэлхий дээр хамгийн их хүний аймаг буюу 700 гаруй одоо тий жил бүр юм хүний айманд ингэж хүрдэг. Дэлхийн хамгийн аюултай амтан бол шумуул байх нь. Тэгээ аюул нь бүх шумуулд байдаггүй. Идэх зуршил физиологийн хувьд бол нөгөө эм шумуулал одоо цус сордог гэж бодохоор айгуу ч юм шиг санагдаад те 50% нь шууд автоматаар бас яха хацгаа болчихж штэ. Зөгийн дээр ч гэсэн нэр адилхан те. За тэд өндөгнийхөө хөгжилд одоо шаардлагатай уургийг цуснаас авдаг. Одоо урга те нөө беби бяцхан үрээд хижих гэдэг шүү дээ. Бидний цусаараа айгүй хэцүү. Би ч гэсэн бас нэрээ цусаа юулээд майныг аваад хүүхдээ манд битгий хаз гэж хэлмээр санагддаг. За харин хүн төрөлхтөнд бол хамгийн их учруулдаг төрөл нь болохоор Анапелис, Атис, Каликс гэсэн юм 3 гол бүлэг байгаад идэх юм байна. За эхнийх нь бол энэ малярия өвчнөд тараадаг. Энэ өвчин гэхтэл өдөрт одоо 1000 гаруй хүнийг бол өвдөрт оддог. Би бүр Африк явмааргүй санагдаж байна. Үнэхээр амар хэцүү юм байна. За дараагийнх нь болохоор дэнгийн халдвар буюу Зика, цикунгуня гэдэг одоо өвчнийг тараадаг байх нэ. За Куликс гэдэг нь болохоор баруун нийлийн вирус одоо зэрэг төв мэдрэлийн системд нөлөөлөх өвчтийг ингэж дамжуулдаг. Зүгээр л нэг шумуул штэ. Тэгээ шумуул хазах үед одоо бид нар бол мэднэ нөгөө маш их захтандаг, цочирдог тий. Гэхдээ аюул тэр үед биш. Одоо хадгасны дараа эхэлдэг. Ятархаа юм. Шүлсэн дагуулгах вирус болон одоо паразитууд нь цусны урсгалаар тараад хэд хоногийн дараа халууралт, ядрал, уушиг, элэг тархины үйл ажиллагааны доголдлыг одоо бий болгодог. За тэр шимэгч биед ороод тэр тэ цусанд үржиж явж байгаа тэр бичлгүүдийг үзсүүс үнэхээр хурдтай, үнэхээр аюулгаж байдаг бол тэр л юм билээ. Тэгээ шумуулын хүчнээ одоо бидний анзаарахгүй одоо зүйлд оршдог. Тэгээ жижигхэн биетэй үржил нь одоо хурдан ус тогтцоо одоо жижигхэн хонхорд ингээл хэдэн зуун мянгаараа боожж идэг. Тэгээ өндгүүдээр цацчихдаг. Хот хөдөө хаанч нутагч байдаг. Ингээ машинтаа аялж явж байгаа те ямар ч амьд амтан байхгүй хэр талц ингээд нэг зогсоод бицхад хүртэл ингээд нэг 4-5 шумуул хацсан байдаг шүү дээ. Юу хийж явсан тэнд. Тэг хүм мал шувуу гэдэг одоо аль ч амтныг бол ингээ хазаж чадна одоо тэр зузаан ширийг одоо яаж нэвтэлсэн гэмээр. За энэ бол одоо булчин соёогоор авдаг ялт биш. За харин вирус шимэгчийн тусламжтай молекулын түвшний одоо тий маш тийм жижиг хичнээн зузаан арьсан шир байсан ч гэсэн тэр одоо тэр жижиг молекулын түвшний довтлогоо гэдэг л энд байгаа тань л та. Тэгээ тиймээс одоо энэ шумуул бол зүгээрс нэг одоо яшигтай шавж биш хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүнийг үхэл түргсэн одоо тийм амьд организм. За энэ шалтгаанаар шумуул бол дэлхийн хамгийн аюултай амьтдын жагсаалтыг үнэмлэхгүй нэгдүгээр байранд бичигдэж байна. Одоо баяр хүргэе гэх байгаа юм шиг л юм боллоо. За энэ төрөд өндөрч сэрхий юм аа. За ингээд шинжлэх ухааны тань мэдхүү од мөндөр сууг амтан тайртай монголчуудаа амтны ертөнц нэвтрүүлгээ өргөлээ. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнаар хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартайг нь үрээтэй 1000 найз амтны дэлгүүр спортын хувцсыг Америкаас үрээтэй Заяа спорт шоп дэмжиж ажиллалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.